За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул үргэлжилж байна. Сонгуулийн одоо дунд үеэр бол олон хар мэдээлэл одоо бодлогын асуудал баг яригдахааргүй болтлоо. Баг ярих боломж олохгүй болтлоо явж байна. Тэгээд энэ цаг хугацаанд бас өрсөлдөгч намын маань удирдлагууд зарим залуучууд бас санал гаргаад баримттай ярья гэж байна. Баримттай ярмаар байна. Баримттай ярий. Баримт бас заримыг нь би бас дэлгийа гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол хамгийн түрүүнд Баттулга гэж нэр дэвшигчийн гэр бүл түүний одоо офшор бүсэд байгуулсан олон санхүүгийнх нь асуудлуудын талаар яг баримттайгаар яг тоочны улсын бүртгэл дээр байгаа мэдээлэлээр тулгуурлаад цэнд хоёрын талаар бол өнөөдөр би ярья гэж ингэж бол төлөвлөсөн байгаа. Монголдо томоохон татвар төлөгч уул уурхайн компаниудын эсрэг улс үндэстнийг босгох шахам турхирдаг Баттулга өөрөө уул уурхайн 39 лиценз бүхий 240 мянган га газар эзэн суужээ. 10 лиценз нь өөрийн төрсөн нутаг болох Баян-Хонгор аймгийн Баян Өндөр, Баянлаг, Жинс, Үлзийц зэрэг сумдуудад ашиглагдаж байна. Хонгор нутгийн аль өнгөтэй өөдтэй лицензүүдийг өөрийн болгосон энэ хүнд их орноо даатгаж болох уу? Түүнээс гадна Монголын хамгийн сайн судлууд явсан нөөцтэй ордууд байрсан гих Дорнод, Сэлэнг, Дундгов, Баатар, Увс, Хөөсгөл, Налайх, Дүүрэг, Говьалтай, Төв аймаг гэх мэт нийт 12 аймагуудад лиценз эзэмшиж байна. Түүний энэ том уул уурхайн бизнесийг өнөөдөр Игч Цэндбаяр болон түүний гэр бүлийн хүрээнийхэн мөн хамгийн ойрын ихтгэл түн Шард Бацүхнаар нуун далдалж байна. Ийхүү 240 мянган га талбайг иргэн бүрт хууль ёсоор өмчлүүлэх 0.7 га газрыг хүртээн гэж тооцъё. Гэтэл бүхэл бүтэн 3 сая 400 мянган иргэнд хүртэх хэмжээний газрыг Алтмаагийн Баттулга болон түүний гэр бүлийн сүлжээ дангаараа эзэмшиж байна. Ингээд ч болоогүй Баттулга нийтдээ 43 компани эзэмшдэг. Энэ дунд өнөөх алдартай офшор компаниуд ч тууж явна. За мөн Баттулга 49 үйл хөдлөх хөрөнгөө хадам ах Боломжамтын нэрээр нуун далдалж суун. Эдгээрээс 33 нь орон сууц болон бусад үйл хөдлөх хөрөнгүүд бүртгэлтэй. Баттулгын уул уурхайн лиценз эзэмшиж байгаа компаниудаас дурдвал Горняк, SGMR, Чиндэр гэх мэт мэтчлэн 39 лиценз түүний гэр бүлийн схем дотор нуугдаж байна. Баттулгын өндөр сэнтхий өөрийг нь хэрхэн хөлжүүлсэн бэ? 2013 онд Баттулга аж үйлдвэрийн сайд байх үедээ засгийн газраас 246 дугаар тогтоол гаргуулж нүүрс шингэрүүлж бензин үйлдвэрлэх төслийг батлуулсан байдаг юм а. Уг төслийг хэрэгжүүлэхдээ засгийн газрын тогтоолоор төрөмчийн 51% компани байгуулах шийдвэр гаргасан. Харин 49% нь 2007 онд байгуулагдсан Монголын аж үйлдвэрийн корпорац нэртэй өөрийнхөө байгуулсан компаниар шахсан. Түүнийг аж үйлдвэрийн корпорац ерөнхийлөгч гэдгийг нотлох баримт нь интернет сайтуудад одоо ч байршдаг юм а. Энэ мэтэр Баттулга очсон яам бүртээ ашиг сонирхол агуулan албан тушаалаа ашиглаж нууц царгаар мөнгө угаах олон бохир зүйлсийг хийсэн байдгийг. Дахиад ч нэг жишээ байна. Тухайлбал 5 гашуун сухад чиглэлийн алдарт төмөр замын төсвөлтөөр гүйцэтгэгчээр ажилласан Транском компани нь өөрийнх нь байгуулсан бас нэг нууц компани байгаа юм. Наанов компани дэд захирлын албан тушаалыг ерөнхий сайд асан Бямсүрэнгийн хүү өдрийн хашиж байгаа боловч таанаас нь Баттулга өөрөө удирдах байна. Тийм ч учраас ерөнхий сайд асан Бямсүрэн Баттулгыг өмгөөлөд байдаг нь ийм учиртай байжээ. За Цэнд хоёрын нөхөр охин хоёр нь бол хэд хэдэн компани удирддаг. За Цэнд хоёрын нөхөр нь бол Андын журам гэдэг компани. За Монгол Баялаг Кокс гэдэг компани. За Боломжамц бол 35 ширхэг газар орон сууц зэрэг үйл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаад түүнийхээ бол 15-ыг нь худалдаалсан. 15-ыг нь бусдад бэлгэлсэн. Одоо бол 5-ыг нь өөрөө эзэмшээд явж байгаа. Ийм одоо зөрөгтэй байна. Бүргэний нэр дээрх компаниуд нь их ашигт малтмлын лиценз эзэмшиж байгааг дээр дурдсан. Түүний хийсэн зарим гэрээнүүд маргаан дагуулж одоо хүртэл шүүхээр явж байна. За хүргэн лавд оржин өдгөө Сингапур улс дахь ерөнхий консулаар ажиллаж байна. Эндээс харахад Баттулга өөрийн гар хөлөө хил дамнан төрийн албанд томилж Сингапурт амьдардаг хятад хамтрагч болох Билли Лим Симпаун нарынхаа нууц бизнесийн сүлжээнд ашигладаг болох нь тодорхой харагдаж байна. Тэгвэл Баттулгын гэр бүлийн сүлжээн дотор Зинзэнг, Квонзэнг, Минронг, Жиньёг гэсэн хятад эзэдтэй компаниуд байгаа нь улсын бүртгэлийн лавлганаас харагдаж байна. Баттулга гэдэг хүний төрсөн Игч Цэндбаяр дээр л зөвхөн 40 компани. Түүний хамаарал бүхий оролцоотой, өөрийнх нь хувьцаатай гэдэг ингээд 40 компани байна. Тэгээ үнийг бид нэр сая хамтдаа ярилцаад хин дээр нь ямар нэртэй устай автортай компани байгуулга ямар хөрөнгө санхүүтэй вэ гэдэг тухай ярьсан. Ингээд цаашаа үргэлжлээд түүний хамаарал бүхий этгээдүүдийн компаниуд өргөжин тэлж одоо бидний яриад байгаа офшор бүсэд 1.1 тэрбум долларын энэ хөрөнгө Монголын ямар нэгэн татварт санхүү хөрөнгөд оролцоогүйгээр энэ схемээ үргэлжлүүлэн одоо ингэж өргөжүүлэн тэлсэн байна гэдэг.
Ийхүү Халтмаагийн Баттулга уулуурхан олон арван компаниудаа өөрийн төрсөн эгч түүнтэй хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан хэрхэн мөнгө угааж офшор бүсэд нуусан нь илчлэгдэж байна. Эцэст нь сануулгад Баттулга Монголын 3.4 сая иргэнд хүртэх хэмжээний 240 мянган га газарт эзэн суусан түүх нь энэ юм.